Зэвцэн тэгэхээр боксингийн дараагийн парт маань ороход бэлэн болсон байна. Хэрэв өмнөх партаа үзэж ямжаагүй бол өмнөх партаа үзчихэд дараалал өмнөх партаа үзчихсэн бол лайк болон subscribe дараад шууд гол бичлэг рүү орцгоё. Бата бодохдоо дэндүү олон цаг болчихлоо. Би минь баг удааширч байна. Үгүй. Заавалчгүй. Хорд хөтлөх хэрэгтэй. Гэт дайрдаг боловч Харкагийн цохилтуудаас нь бултна гэж юу байх вэ? Урагшигаа дайрах туссан бол Харкагийн цохилтуудад олон өртнөөл гэсэн үг шүү дээ, тэ? Энэ янзаараа дайрснаасаа болоод ахиад нокаунтанд орно. Тайлбарлагчийн унлаа гэсэн хоолоо дахиад цууратна. Инженер Бата 2 дахь удаага уннаа. Энэ удаа унахтаа өмнөхөөс хамаагүй илүү хохирол амссан ойлгомжтой. Иргэн төрний хүмүүс нь бүгд л Батаг ахин босч ирж чадах болоо гэдэгт эргэлзэн. Харин Бата бодохдоо би босох хэрэгтэй. Эцэст нь би энэ байдлыг батлах болно. Хүсэл байгаа цагт арга зам байдаг гэдгийг би батлах болно. Гисээр ахаад л босоод ирнэ. Эцэжэн дүүгрэн хүмүүс Батагийн боссонд нь тэр чигтээ гайхна. Тайлбарлагчид хүртэл Бата эргээд хөл дээр босч чадлаа. Тэр хичнээн олон удаа аккаунт хийлгэж явсан чи цаг үргэлж гайхамшигтаар эргээд хөл дээр босч гарч ирч чаддаг билээ. Гэхдээ энэ удаа өрсөлдөгч нь дэндүү хүчтэй байж тарах шиг боллоо. Бата ахин нэг удаа гайхамшиг өвсөж чадах болов. Талбайн шүүгч Батагийн байгаа байдлыг харснаа. Хэлж мэдэхгүй байна. Ухаантай байх эсэх. Түүнийг ажиглаж байхгүй бол. Гэж бодсноо ямар тааж тулааныг өргөжлүүлнэ. Батагийн энэ тулааныг нэг хүн үзэж байх бөгөөд тэр хүн нь Ямагучи энэ байдлыг нь харснаа. Бата чи үнийг өөрийнхөө төлөө хийхгүй үсттэй. Над шиг хүмүүст итгэл найдар өгөхийн тулд өөрийгөө хитрхи хүчтэй байгаа юм шүү. Чиний ачаар чи надад шинэ ертөнцийг харуулсан болохоор би амьдралынхаа хамгийн хүнд хэцүү зүйлийг давж гарч чадсан. Би маш их хичээсний эцэст жижигч гэсэн өөрийн дэлгүүртэй болсон. Бас ээж маань архины хордлогод нэмжлүүлж байгаа. Тиймээс. Зүгээр. Тэгэж их хийчих толдох хэрэггүй шүү дээ. Унаж болно. Буучихгүй зүгээр. Бата. Ямар ч тач 2 дугаар үе дууслаа гэсэн хонх дуурна. Тайлбарлагч хэлэхдээ ямар авчигтай үе байв. Бата ямар тач 2 дугаар үе хүртэл явж чадлаа. Гэхдээ тэр яг хэр удаан тэсэх бол ёстой мэдэх зүйл алга. Энэ тэмцээн яалтчгүй Харкагийн талд байна. Ямар тач Батаг өөрийнх нь болондоо очиж суугатаа Мисака тахшуулагч ухаар ороо Бата. Гэхдээ Бата би сайн байснаа тусгаж болгочаа. Нөгөө залуу маань дэндээ хөөжтэй. Чадах зүйл маань түүнд ойртгол байлаа. Би юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй байна. Санаа зовлтгүй. Чи сайн байгаа. Миний гуйснаас илүү сайн байгаа. Түүнд наалтаадлаа. Чамд боломж олдно. Мисака тасалж өргөжлөн бодохдоо Михо, Хирото. Би сарамтай гайхдаг юм. Би зөв зүйл хийж байгаа болов уу гэж. Би түүнд гайвдаж байгаа болов. Магадгүй би түүнд тав тухтай амьдрах арга зааж өгөх ёстой байсан байх. Жаргалтай амьдрал тэгсэн бол ингэж зовхгүй байх байсан. Би магадгүй хариуцлагаас зогтож байгаа байх. Түүний сонгосон зам тусалж байгаа гэж өөртөө хэлж. Ямар тач 3 дугаар үе хэлнэ. 3 дугаар үе хэлэхэд шүүгч игэл гэсэн дохио өвгүйгүй юу? Харка Батаг нөөр нүдгөө боловч эхэл. Үнийг анзаарсан Кэд тасалж олагч зөрөгтэй гэдгийг нь хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ түүний чадамж илүү сонирхолтой. Тэмцээн өргөжлөх тусам тэр цайгаа улам ортолсоор байна. Газар тэр хөгжиж байна. Яг л анх удаа боксд сурч байгаа юм бид. Ягаад тэр яг л комик юмны гол төр шиг юм. Амьд байгаа тэр хөгжсөөр бай. Харка түнтэй өцгөөс өмнө бүгд туршлагыг хуримтлуулах хэрэгтэй. Гэж идэг. 4 дугаар үе хүртэл хэлнэ. Цаашлаад 5, 6. Харкагийн давмгаалал Батагийн тэсвэр төвчээрийн эцэст 6 дугаар үе хэлэхэд Харка Батаг дахиад л аккаунтанд оруулж чаддаг. Тайлбарлагч тэр хэдэн удаа аккаунтанд хэлэгч бай. Бата цаг үргэлж зөрөөд гихч нь босч ирсээр байна. Гэхдээ энэ удаа нилээд хэцүү харагдаж байна. Харин Ямагучи болохоор эргэж босч ирэх шаардлагагүй гэж байдаг.
Шүүгч тоолж гэлнэ. 2 3 Бата би босох хэрэгтэй л гэсээр байдаг. 4 Зураглал Мисака тасгалжуулагч болон Батагийн өмнөх хэрээр орж ирэхэд Мисака тасгалжуулагч түүн тандаа битгий ясархот бай. Зүгээр намайг ихчээл гэж дууд. Бэлтгэлээ хангалттай хийсэн болохоор надтай хамт дээвэр дээр гараад ир. Бата эзнийхэн дагавар дээвэр дээр гараад очиход Мисака тасгалжуулагч Бата тандаа. Бата чи хижээж байгаа чинь сайн зүйлч гэсэн. Чи дэндүү хичээгээд байна. Бата болохоор би авьяасх болохоор л гихтэн. Тэгсэн ч гэсэн арай дэндүү хичээгээд байна гэж байна. Бата заримдаа чи хичнээн их хичээсэн ч гэсэн давж чадахгүй нөхцөл байдал гэж байдаг юм. Чи тийм нөхцөл байдалтай тулгарсан үедээ чи хичнээн их хичээсэн чи яаж чадахгүй тийм нөхцөл байдалд чи яг яах вэ? Бата яруудана сайн мэдэхгүй л юм. Зөвөр хичээгээд чадах бүхнээ л хийх байх. Эвдрэн шүү. Хидэргийг ажиллах юм бол эвдэрч мэдэн штэ. Би өгнөөс л айж байна. Эргээд тулган руу шилжихэд Батагийн нүдэнд Мисака тасгалжуулагч харагддаг. Өргөжлүүлэн тасгалжуулагч яар орж ирээд Бата би заримдаа утдаг юм. Амьдрал бэлэг юм шүү. Мэдээж амьдрал надад маш олон хувь гашиг өгч би найзуутай хүртэл алдсан. Гэхдээ би энэ ертөнцид яриа төрөөд танаа аав ээж бас чамтай учирсан амьдрал маш том бэлэг байсан. Тиймээс хоёулаа амьдрал гэдэг бэлэг талархах хэрэгтэй. Тэгхэр байна. Бүх очигаа газар болгоод өөрийгөө чөлөөлж болно. Чи бол амьдрал надад өгсөн. Хамгийн том бэлэг гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Бата энэ үед л дотроо бодохдоо. Тийм байх нэ. Миний амьдрал миний замд тарсан бүх өгсчд. Мөн учирсан хүн бүхэн минь. Тэд бүгд гэж бодсноо Бата шууд л эргээд хөл дээр босчихдаг. Харкагийн нүдэнд ахин өөр нэгэн жей харагдах шиг болоод энэ үед нь эргэн тойрны хүмүүс ялангуяа тайлбарлагчд нь та бүхэн миний харж байгааг харж байна уу? Бата ахин хөл дээр босч ирлээ. Үнэхээр л ухаан балартам юм. Стадиондоо бүхэн яг одоо нэгэн дугаар Батаг дэмжиж байна. Ингэснээр дахиад олшоо гэж ил гэсэн дахиад үгүй юу Бата хамаагүй хурдтай өмнөхөөсөө илүү наривчлалтай хөлөө хийж Харка руу зохихыг оролддог. Харка мэдээж үүнд нь болцсон ч гэсэн дараагийн цохилт нь мөн адилхан хамаагүй хурдтай ирдгээс гадна Кей тасгалжуулагч хүртэл миний төсөөснөөс давж байна. Тэр үнэхээр гайхалтай юм гэж бодож байдаг. Тайлбарлагчт нь юу болоод байна? Батагийн хөдөлгөөн өөрчлөгдөж итгэмээргүй юм. Хүчээр Харкаг хойшлох гэж байна. Бид Бата тэмцээнийг тэргүүлж эхлэв байна. Мисака тасгалжуулагч харснаа. Бата эцэст нь. Бата бол хөжрөхөг боосчин гэдэг үгүйсэх зүйл байхгүй. Тэр ганцхан хүсэл болоод хүч чармалтаар хязгаар авчихсан. Гэхдээ нэг л зүйл дотоод байсан юм. Гоц авьяаснуудад түгээмэл байдгийг эрхжүүлээ. Хүн хэдий чиний улаар нь төдий чиний эрхчлөөнөөсөө холцоор байдаг. Тийм л учраас эрхчлөө зөвхөн гоц авьяаснуудад л байдаг юм. Гэхдээ Бата чадчихлаа. Бата энэ ертөнцид ямар ч авьяасгүй орсон. Гэхдээ авраг болохын тулд баг багаар матсан. Харин одоо авьяасыг олж авлаа. Одооноос түүний өсөлт тэсвэр төвшөнд байх болно. Мангас төрөл. Гисэн хэдхэн хорвын дотор байдал тэр чигээр оронгороо хэрэгжигдэг. Магадгүй өмнө нь Бата хийзээж өөртөө авж байгаагүй цохилтуудыг араас нь Харка явуулсаар ил мэтгэд талбай дүүрэн Батаг нь цусан. Шүүгч тэр дээр тулааныг зогсоож дамнуураа авчир худал гих хоолоо гарна. Кей тасгалжуулагч саяны болсон явдлыг харснаа. Нийцсэн юм аа. Түүнийг мэдсэн юм. Тайлбарлагч нараа гайхалтай. Ямар аимшигтай дараалсан шулуун цохилтууд вэ? Мисака тасгалжуулагч альчуураа шидчихлээ. Зэямартай жингснээр Харка хөнгөн дунд жингээ авраг олж байгаа юм. Зураглал солигдоход тулаан дуусаж Батаг дамнууруу дээр өргөд авч явах үед нь Харка түүнийг харан зогсож байхад Мисака тасгалжуулагч ирсэн ээ. Чи миний хөөг сая ялах гэж байсан уу? Гээд яг Харкаг алгадах гээд гараа зангахад нь Кей тасгалжуулагч гарыг нь барьсан аа. Оо, байцаарэ. Миний боксчинд хүчирхийлэл ашиглаж болохгүй шүү. Яг Бата хамгийн их хогсон ч гэлээ боксд ийм зүйл байнга л болдог үсттэй. Хэд бохомдох хэрэггүй. Гэхдээ бокс гэсэн үү? Тэр чинь бокс биш байсан. Муусай мангасууд. Яг энэ байдлыг нэгэн өнгөт арьстай залуу Харкаг харан зогсож байдаг.
За тэгээд энэ хүрээд энэ удаагийн партиг өндөрлүүлж байна. Тэгэхээр дараагийн бичлэгийг илүү хурдан авч үзье хүсвэл лайк болон subscribe дараад илүү хурдан авч үзье хүсвэл доорх тансруу доношин хийж биднийг дэмжээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.